Магадгүй зарим хүмүүс энэ зүйл шиг амьдралын тухай сонсоогүй байх. Хүн төрөлхтөн өнөөдөр бид маш их дэндүү их жаргалтай байгаа гэдгээ мартаж болохгүй. 1920-30 онуудад болж байсан их үлсгэлэнгийн үед хүмүүс хүний мах идэж байсан гэвэл та итгэх үү? Тэд өснөөсөө болж маш ихээр амир үүдэн гашуун нулимсыг унагсаар. Их үлсгэлэнгийн үед эцгийнхээсээ өнчин хоцорсон хүүхдүүд өснөөсөө болж даарснаасаа болж өвчин зовлонд нэрвэгдэжээ. Амьд үлдсэн нэгийг нь хүүхдийн асрамжийн газарт байрлуулсан. Намын хариуцлагатай гишүүн Мансур ард түмний нөхцөл байдлыг мэдхийн тулд 1933 оны өвөл гэмт тосгонд очино. Мансур ийм аимшигтай зүйлүүдийг нүдэрээ харсан яг тэр үед зөвлөлтийн засгийн газраас маш аимшигтай харгислалыг хийсээр байлаа. Энэ бичлэгт 1931 оны 7 дугаар сард нэгдсэн улсын улс төрийн захиргааны гадаад харилцааны хэлтсийн дарга сэжвийн даалгавраар баригдсан 8 казак иргэнийг шүүхийн шийдвэргүйгээр шууд буудсан. Энэ оны намраас эхлээд 30-аас 40 хүнийг ямар ч шалтгаангүйгээр буудсан байж. Коммунистууд казакуудад харгислал эрүүшүүлт үзүүлэхээс гадна тэдний цусыг ууж байсныг энэхүү нууц материалууд гэрчилдэг юм байна. Их үлсгэлэнгийн тухай өгүүлсэн. Баримтад өгүүлэхийг англи, герман болон бусад хэлээр орчуулсан Оросын холбооны улсын зохиолч Валерий Михайловын хэлснээр 1891 оны их үлсгэлэнгийн үеийн тухай ирээдүйн удирдагч нь Ленин ийхүү хэлж байжээ. Үлсгэлэн бол эрх мэдлийг гартаа оруулах үндсэн зэвсэг. Тэр энэ тухайга Казан улсад сурч байхдаа 21 наснда хэлсэн байна. Мөн үлсгэлэнд нэрвэгдсэн хүмүүст ямар ч тусламж үзүүлэхгүй гэжээ. 1918 онд Ленины эхлэлийг тавьж өгсөн уг харгислалыг түүний хайрч Шавин Сталин 1930 онуудад бүрэн гүйцэтгүүлсэн байна. Тэр жилүүдэд их зохиолч Габит Мусреф казак айлуудын гэр өгсөн хүмүүсээр дүүрч хоосон үлдснийг олж харжээ. Ард түмний үлсгэлэнд нэрвэгдэж нас барсныг нүдэрээ харсан нь энэ. Тэд нэг гэрт ороход хүн төрхтэйж аратан мэт болсон нэг эмэгтэй хүмүүсийн мах идэж байгаад таарсан байна. Ард түмний дарангуйлалд бүрдсэн тухай захиаг бүгд найрамдах улсын удирдагч Москва руу гээд араасаа цууран явуулсан. 1932 онд 5 хүний захиаг зарласан билээ. Тэд Габит Мусреф, Мансур Маташ, Алтинбек Хайдар нар. Тэд бол бүс нутгийн тэргүүлэгч Галичикийн руу ард түмний үлсгэлэнд нэрвэгдсэн тухай гашуун үннийг хэлж захиа явуулсан. 1933 онд Оросын холбооны улсын зөвлөлт холбоод бүгд найрамдах улсын ардын комиссар Криланка Турар Рискулов руу үлсгэлэнд нэрвэгдсэн казакуудын дунд хүний мах иддэг гэсэн яриа их гардаг боллоо. Ийм зүйлээс нь ялангуяа жоохон хүүхдүүд их нэрвэгдэж байгаа. Саяхан нэг газраас дотор эрхтнийг нь авч хайсан 5 насаар охины толгой болон бие нь олдсон. Байцаалтын үед охины махыг идэх гэж байсан 3 эрэгтэй баригдсан. Иймэрхүү явдлууд газар аваад байна гэж захиа бичжээ. Харин Рискулов казакийн ард түмний үлсгэлэнд нэрвэгдсэн тухай тайлбар захиа явуулжээ. Тэр үлсгэлэнгөөс гарах арга замыг дурдсан 33 хуудас хариу захиа барьж Сталинд уулзсан байж. Энэ үед тэр үлсгэлэнд нэрвэгдсэн казакуудад туслах төлөөлөл байгуулж түүнийг удирдан. Ингээд ард түмний төлөө хоёргүй биеэр зүтгэсэн түүний ачаар олон хүмүүс амьд үлджээ. Их үлсгэлэн ард түмнийг галзууруулж хүн төрснөөс арилсан байна. Хүүхдийн асрамжийн төвдөж байдаг хүнд байлаа. Боливийн нэрэмжид 300 хүүхдийн асрамжийн төвд өдөрт баг гэхэд 5 хүүхэд нас барьдаг байжээ. Амьд байгаа хідэн тураалд орж арьс яс болсон байлаа.
Зарим нь хөхөрч хавнасан. Сими тоосны хүүхдийн асрамжийн төвөөс 20 хүүхдийн ялзарсан цогцыг олсон. Алмат хотын Ахсуу тоосны цонх хаалгагүй морины жүчээнд ерөн хүүхэд өлсөж өгсөн байна. Тэд бүгд цаазын ял авсан. Казакуудын тоо 1917 оны тоолгоор 6 сая байсан. 1939 онд 8 мянган байх тооцоо гарсан. Гэвч их өсгөлөнгийн дараа 2 сая хүн үлдсэн. Тэдний 1 сая нь их өсгөлөнгийн үед гадагшаа зогтсон байна. Үлдсэн хүмүүс их өсгөлөнгийн үед амь үрэгдсэн.